Сайн байцгаана уу баруурчдаа. За хүүхдүүдтэй зориулж нэг сайхан мэдээг дуулгая. За манай баруурч сумын засаг даргын тамгын газрын дэрэгдэх агропарк гэж ийм том агропарк байж байдаг. За энэ парк дээр бид бүхэн одоо мал үржүүлэг, за манай одоо мал тэжээлийн нөөц, за хүүхдийн нархан цуслан, за тэгээд ногоон байгууламж, ногоон тэжээл, за хүнсний ногооны талбай гэсэн ийм том бүтээн байгуулалт байж байгаа. За энэ удаа бид бүхэн одоо хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газартай хамтраад нэгэн төслийг хэрэгжүүлэх гэж байна. За энэ нь юу вэ гэхээр хөдөлмөр цуслангийн төслийг хэрэгжүүлэх гэж байгаа. Тэгэхээр 15-аас 17 насны хүүхдүүд та бүхэн бас наашаа анхаарлаа түр хандуулаарай гэж хүсэж байна. Зуны амралтыг яаж өнгөрөөе гэж бодож байгаа хүүхдүүд байх юм бол бид бүхэн 10 хүүхдийг сонгож аваад нэг бүлэг болгоод за энэ агропарк дээр 0.5 га газарт төмөс хүнсний ногоо одоо ургуулах энэ ажлыг зохион байгуулах гэж байна. За манай хүүхэд хөгжил хамгааллын төвөөс үндсэндээ төсөв мөнгөний гаргаад, за энэ дээр бид бүхэн усын бэлдээд өгсөн, тогийг бэлдээд өгсөн хүүхдүүд одоо зөвхөн тарих, зэрлэгээ зулгаах, услах энэ ажлыг л хийх юм байна. Энэ ногоогоо өөрсдөө хурааж аваад энийг одоо намрын ногоо өдрүүдээр зараад тухайн олсон ашгаа зөвхөн хүүхдүүд маань өөрсдийнхөө хичээлийн хэрэглэл байдаг юм уу, одоо тий хувцас өөртөө хэрэгтэй юу байдгийг тэр мөнгө зөвхөн хүүхдүүд маань өөрөөсөө ашиглах энэ боломжийг бүрдүүлж өгч байгаа. За манай төмөс хүнсний ногооны хэсэг маань 2 га газарт тариалалтаа хийж байгаа. За энэнийхээ 0.5-ыг хүүхдүүд өгсөн. За одоо 1.5 га газар байгаа. Энэ 1.5 га газар дээр манай иргэд сайн дураараа бас өөрсдөө төмөс хүнсний ногоогоо тариалах боломжтой гэдгийг дашрамд дуулгая. За мөн хэрхэн яаж тариалах вэ гэдгийг одоо манай Алтан цацрал хоршооны одоо дарга халтар эгч маань одоо хүүхдүүдэд агрономчоор нь ажиллана. Агрономч гэдэг маань заавар зөвлөгөө, за энийг тарихаас нь эхлээд суулгахаас нь эхлээд хурааж авах хүртэлх бүхий арга зүйн зөвлөгөөг мэргэжлийн хүн өгж ажиллана гэдгийг бас давхар дуулгаж байна. За хөдөлмөр цусланг сонирхож байгаа хүүхэд залуучууд та бүхэн маань за манай баруурч сумын засаг даргын тамгын газрын 1-р байран дээр за манай хөдөө аж ахуйн мэргэжилтэн ганц төмөрт ирж бүртгүүлнэ. За тэгээ тодорхой хэмжээний шалгуур үзүүлэлтүүдийг хүүхэд гэр бүл хөгжлийн газраас бид бүхэнд гаргаж өгнө. За энийг бид бүхэн построор өөрсдийн пэйж хуудасуулаад за хүүхэд гэр бүл хөгжлийн газрын пэйж хуудасаар цацснаа. Тэгээд хүүхдүүд та бүхнийг амжиж бүртгүүлээрэй гэж урьж байна.